Орхон аймагт 2013-аас 2015 оны хооронд хүүхэд төмөр хашлахын дээгүүр давах гэж байхдаа гуяас хөлбөөлөх, хатгуулах зэрэг асуудал үүсэж байсан. Үүнээс үүдэн ногоон байгууламжийн хамгаалтын төмөр хайсны шавх үзүүрийг тухайн үед тайрч буулган авч байсан. Гэвч өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 1800 гаруй метр урттай төмөр хайс байгаа юм. Эдгээр төмөр хашлахыг 2024 он гэхэд бүгдийг нурааж буулгахаар хотын захирагчийн алба болон Баян өндөр сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Тус хөтөлбөрийн хүрээнд төмөр хашлага буулгах ажлыг хотогжуулах газраас шатараатаагаар хэрэгжүүлж байгаа талаар албаны их сурвалж мэдээлж байна. За хотогжуулах газар нь Эрдэнэт хотын ногоон байгууламжийн хамгаалтын хайсыг хариуцсан ажилтдаг. Хотын хэмжээнд үндсэндээ 1800 гаруй урташ метр хайс байдаг. За хотын зэрэгчийн албан болон засаг даргын мөрийн хөтөлбөрт болохоор 2024 он гэхэд хайсх хот болно гэсэн төлөвлөлтөд ажиллаж байгаа. Үүний өрөөнд бол үндсэндээ сая урт цагаан уурхачин 2 орхон 1 гудамжнуудын ногоон байгууламжийн хамгаалтын хайсуудыг авсан байгаа. За ургамлын ашиглагнуудыг тарьсан байж байгаа. Ургамлын ашиглагнуудыг тариад ургацсан бүрэн гүйцэн тохиолдолд хамгаалтын хайсуудаа авах чиглэлтэй ингээд аваад явж байна. Ер нь цаашдаа шатараатай шаардлагатай газруудын хайсыг аваад явна. За бусад газруудын хайс гэхээр жижиг аж ахуйн нэгж байгууллагад өөрийн хайр тойрноо хайсжуулчихж байна л да. Тэрийг болохоор Баян өндөр сум болон хотын зэрэгчийн албанаас шаардлага тавьж авах үндэслэлтэй байж байгаа. Ер нь хотын ногоон бүсэд хариулахгүй мал оруулах, мал бүхэн иргэдэг байхыг хариулсан Баян өндөр сумын засаг даргын захирамж байдаг. Тэрний дагуу цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж манай хотогжуулах газарт Баян өндөр сумынхан бол хотын төв рүү мал оруулахгүй хичээж мөн Баян өндөр сумаас тодорхой ажил зохион байгуулад ногоон бүсд байгаа айл өргөдийг ногоон бүсээс гаргах ажлыг зохион байгуулан хийгдэж байгаа. Ер нь 13-аас 15 оны үед тийм асуудал гарсан. Нэг л 2 удаа гарсан. Энэ уртлын хүнсний захын уртлын хайсан дээр хүүхд хашаад авах гэж явж байгаад хатгуулсан гэдэг. Тэрний дагуу тухайн үед нь 15-16 онд бид нэр ажил зохион байгуулад ногоон байгууламжийн хамгаалтын хайснуудын дэшээс ирдээсэн шорт төмрүүдийн бүгдийг авсан байдаг. Тэгээ одоо ер нь бол манай харьяанд байгаа хайс ашиглагнууд бол тийм зүйл шавх үзүүртэй зүйлүүд байхгүй. Харин хувийн эзэмшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хашаанууд бол ер нь тиймэрхүү байдалтай байна. Орхон аймаг 2024 он гэхэд төмөр хайсгүй ургамлан хашлахтай болохыг хотогжуулах газрын инженер хэлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд урт цагаан уурхачин 2 орхон 1 хотхны гадна хашлагыг буулган авсан. Ийнд иргэдийг дөнгөж ургаж буй ногоон зүлэг байгууламжин дээр явахгүй байхыг хотогжуулах газраас анхааруулж байна.